Оройн төргийн олуулаа мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Олуулаа мэдээллийн хөтөлбөрийг сэтгүүлч Отгонбаатар энэ удаагийн сонгуульд ардсан намаас нэр дэвшиж байгаа сэтгүүлч Оюун Дайнаар хөтлөн хүрэхэд бэлэн боллоо. Олуулаа хөгжчихөө, цөөхөл нь хөлчихөө. Энэ асуултанд энэ сарын 28-нд бүгдээрээ олуулаа ялна шүү гэж хариулцгаая. Миний Монголын газар шороонд шудраг ёс үхшгүй. Миний Монголын хөх тэнгэрдэг иргэчдөө үхшгүй. 13 орчлон ертөнцийн тархин байсан Монгол 21-р зууны хөгжсөн байгээ. Инхий хайр Монгол улсын мандана бадрага. Ардсан намын удаагийн сонгуулийн сулхааны нээлттэй Алтай Таван богдоос эхлүүлж зүүн хязгаарт өртөөлүүлж өнөөдөр 10 гаруй аймагт ажиллахад байгаль дэлхийн хур бороогоо илгээж ардчлалын ялалтыг урайлан дуудаж байна. Завхан аймгаас Монгол орны хоймор ардчлалын үлгий болсон Хөвсгөл нутагт хур дагуулan ирсэн Ардсан намын дарга Алтан уйгийг хөвсгөлчүүд талархалтайгаар хүлээн авч өгдлээ. Тус аймагт Ардсан намаас улсын их хурлын гишүүн Гүн Далаа Сэдванчиг нар дахин нэр дэвшиж байгаа юм. Ардчлалын галыг таслалгүй үнэнч манаач нь байсаар ирсэн хөвсгөлчүүд Ардсан намын мөрийн хөтөлбөрийг хүн төвтэй байгаль орчинд ээлтэй хөгжлийн хөтөлбөр болсон гэдгийг онцолж байна. За мөн мөрийн хөтөлбөрт хөвсгөлчүүдийн тулгамдаад байгаа ажилтаа орлоготой Монголын хөтөлбөрийн талаар Ардсан намын дарга дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Ардсан хувьсгалын 22-ын түүхэнд хөвсгөлчүүдийн оруулсан хувь нэмэр хэмжээсгүй их байсан. Тэдний итгэл үзүүлж илгээсэн ардчлалын алтан хараацаанууд өнөөдөр төрийн итгэл даах түвшээд болцгоосон гэдгийг ч Ардсан намын дарга Алтан уйг хэллээ. Тэгэл ахуй аюулгүй үсчих юм. Ардны гарман сар 20,000 төгрөг очих болтлоо. Авилгачдын гарман сар 20 сая төгрөг орж байна. Энийг таслан зогсоох ёстой юу? Ёстой. Энийг хэзээ зогсоох ёстой. 6 сар 28 өдөр чиг тавьсан. Ардчилсан намын одоо ардчилсан намын дараагийн манай мөрийн хөтөлбөрийн гол санаа хэлсэн. Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж хүмүүс бол Хөвсгөл аймагт манай Цэвэнбатын Сэдванч Ламжирын Гүн Далаа шинийг бодож чаддаг, шинэ сэтгэж чаддаг, юм хийж чаддаг, амж чаддаг, хэрэгжүүлж чаддаг, ардчилсан намаа сонгоцгоо. Хөвсгөл аймагт дахин нэр дэвшиж байгаа улсын их хурлын гишүүн Гүн Далаа Сэдванчиг нарын хувьд хийсэн ажилдаа хил хүүхдээ төрийн түвшээд хөвсгөл нутгийн төлөөлөл болсон 2 гишүүн өнгөрсөн хугацаанд улс орны хэмжээнд бодлогын олон чухал асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцсон гэдгийг ч Ардсан намын дарга Алтан уйг хэллээ. Тиймээс хийсэн ажлаа тайлагнаж хийх ажлаа ярьж байгаа гишүүдтэй хөвсгөлчүүд дахин итгэл хүлээлгэхээ амлалаа. Их их орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хойноос өмнөд хүртэл иргэд сонгогчдойгоо уулзж байгаа Ардсан намын дарга Алтан уйг өнөөдөр Улаанбаатар хотод ирлээ. Уяхан зам ТV наран гიშгэлсэн Дундгов аймагт Ардсан нам Бацүхийн наран хүүг нэр дэвшижээр илгээсэн билээ. Дундговын унган хүү тэрээр сонгуулийн сурталчилгаагаа үлзийт сумаас эхэлжээ. Аймгаа нар зөв тайрч яваа наран хүү хүн чанар чин сэтгэл уряандар унган нутгаа улстай хөгжил цэцгэлтээрээ тэргүүлэх аймаг болгох шин сэтгэл өөртлөн энэ удаагийн сонгуульд оролцож байна. Дундгов аймагт Ардсан намаас нэр дэвшигч наран хүү иргэд сонгогчдойгоо уулзж явна. Тэрээр дундговчуудтай уулзахдаа өнгөрсөн жилүүдэд нийгэмд хамгийн орхигдсон зүйл нь хүн чанар, чин сэтгэл. Манай говийнхан бол хүн чанар, чин сайхан сэтгэл нь бэлхэж байдаг. Энэ бол нутгийн манд брэнд. Би төлөх нутгаа хөгжүүлье, хөгжлийн өндөр түвшинд хүргэе гэсэн сэтгэлээр энэ сонгуульд оролцож байна. Энэ зорилтоо бодит ажил болгоход хүн чанар, аливаад хандах, чин сэтгэл юу юунаас илүү чухал гэдгийг та бүхэнд хэлье. Намайг улсын хурлын сонгуульд нэр дэвшээд нутгаа зориход нэгэн буурай адууга түрүү магнаа болгосон юм чинь хүүмэн аймгаа улсад түрүү магнаа болгоорой гэж загсан. Би аймгаа улсын 1 номерын аймаг болгох нь энэ нутгийн унган хүүмний үүрэг гэж амлалаа. Улс орны хөгжлийг түргэтгэх, авилгал хээл хавхуур шудраг бус явдлаас ангижруулах, ард иргэдийн сайхан амьдралыг цогцлоох ижүүрэн бодлого Ардсан намын мөрийн хөтөлбөрт бий. Ардсан нам төрийн жолоог атгаж улс орноо хөтлөх 90 цент хүрсэн гэдгийг уус дээр үгхэлсэн зон олон илэрхийлж наран хүүгээ дэмжинэ гэдгээч хэлж байна. Төлбөр наран хүүд нэр дэвшүүлж байгаагаа баярлж байгаа нь юу саналаа өгнө. Ийм одоо өөрөө итгэлтэй байгаа. Наран хүү нэр дэвшигчийн хувьд бол улдаг орноо нэгэн сэтгэлээр хөгжүүлээ. Бүгд нэгдэж энэ нутаг орноо сайн сайхан болгохгүй бол бидраас өөр хэн хийх юм. Ийм боломжууд байна. Тэгээд явж байгаа нь бол маш их одоо хүмүүст итгэл дүүрэн одоо хөдөөгөр явж байхад ч гэсэн яг хөө тэр бол юм хийх үү гэдэргээд ингэж одоо олонний ам нэг одоо сэтгэл бас тийм юутай байдаг. За мөн нэр дэвшигч наран хүү хулд сумын нутагдах Төмөрт цагааны жоншны бичил урхаад ажиллагчдын хөдөлмөрийн нөхцөл байдалтай танилцж, гой ухтаал Баян жаргалан суманд үйл ажиллагаа явуулж байгаа. Олон уул уурхайн компаниудын нүүрс жоншны тээвэрлэлээс болж байгаль эколог аюул учраад байгааг сэтгэл эмзэглэн за энэ хүндрэл бэрхшээлээс гарах арга зам боломжийг нутгийн иргэдтэйгээ хамтдаа ярилцлаа.
Энэ удаагийн улсын их хурлын сонгуульд Ардсан намаас Сэлэнг аймагт нэр дэвшиж байгаа баяр цогт цогтоочир нар иргэд сонгогчдоо хийх уулзалтаа үргэлжлүүлсээр байна. За тэд энэ өдрүүдэд Сэлэнг аймгийн 90 суманд ажиллалаа. За нэр дэвшигчид нутгийн ард иргэдтэйгээ уулзаж улсын их хурлын бодлого үйл ажиллагаа болон Ардсан намын мөрийн хөтөлбөрийг олон нийтэд тайлбарлаж цагийн асуудлаар ярилцаж нутаг орны аж байдалтай танилцлаа. Уулзалтанд ирж байгаа улсууд бол манай мөрийн хөтөлбөрийг маш сайн болсон байна. Одоо та бүгдийг дэмжнэ гэсэн юм халуун дулаан уур амьсгалтай сонгуулийн сурчлага ажиллаж байгаа. Энд маш их баяртай байна. За энэ сумын иргэдийн ахуй амьдрал өмнөх жилүүдийг бодох юм бол харьцангуй дээшилсэн төв засгийн үйл ажиллагаач иргэдэд хүрч байгаа тухай нутгийн иргэд ярьж байлаа. Энэ амлсан морин хөтөлбөрүүд бол урд нь ирнэ биелжсэн юм чинь одоо бол цаашдаа биелэгдэхэд ирнэ боломжтой сайхан морин хөтөлбөрүүд байна гэж хүлээж авч байгаа нэг. За Болд төмөр ерөө гол компани 2007 оноос төмрийн хөдөр олборлон баяжуулж бүгд хамтдаа тусад экспортлж эхэлсэн байдаг. За энэ компани орон нутагтай харилцаа холбоо сайтай нутгийн иргэдэд ажлын байр бий болгоход баггүй хувь нэмэр оруулж байгаа юм байна. За ийхүү хөдрийн нөөц ямар замаар хаашаа хэрхэн яаж ачигдж гарч байгаад төр засаг хэрхэн хяналт тавьж ажилтдаг санаа зовоосон асуудал гэдгийг энд ажиллагчид бас хэлж байлаа. Энэ бол урд нь төрийн хөрөнгөөр хайгуул судалгаа хийгдээд нөөц нь тогтоогдсон ийм орд. Гэтэл 50% нь өнөөдөр хятад хувь хүний эзэмшил 50% нь Монгол хүний хувь хүний эзэмшилт байгаа. Ингээд төрийн эрх мэдэл энэ дээр үндсэндээ бол байхгүй байна гэсэн. Тийм учраас энэ иргэдэд одоо тэр хувь ногдлоош юм нь бол хүрэхгүй байгаамаа. Иргэд сангийн сайд авсан баяр цогтой уулзах хоёр нутаг орныхаа төдийгүй улс их орныхаа хөгжлийн төлөө ихээхэн хүчин чармаал гарган идэвхтэй ажиллаж байгааг бид бэлхнээ харж талархаж явдаг бөгөөд цаашид улам их зүйл хийж бүтээнэ гэдэгт итгэж явдаг хэмээн нутгийнх нь энэ үгээр хэллээ. Цогоо. Йоо, та бэлэн мөнгөтэй болоо юу? 333 мянга авсан юм аа. Чамд ямар хамаатай? Гү цогоо. Та одоо насан турштай ашиг болох хувьцаага ийм хямдхан өгсөн юм уу? Гэ би хувьцаа тааштай. Чи юу яриад байгаа юм бэ чи? Гү цогоо. Гү таны хувьцааны оронд сая төгрөг уулж өгөөл бүтнээр нь авчихсныг та одоо хүртэл мэдээгүй юм уу? Миний хувьцааг бас сургалтын төлбөрөөр солиод авчихсан шүү дээ. Цогоо. За чи явж явж. Дэмий юм ярьж амтан хүн өмүүлээд. За. Бэлэн мөнгөд байсан чинь өвгөн миний бас охины минь хувьцааг луйдчихсан байд шүү. Харин тийм ээ. Хүрлээ гардчлан намын амлсан эрдний хувийнхаа эзэн нь болчихсон байна шүү дээ. Энэ хүрлээ хүртэл учрыг олжхоор хүн шиг амьдрах цагч ойлтож яваа юм байна. Амлалт биелж эргэн бүр эрдний хувийнхаа эзэн нь боллоо. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. Монгол улсын 2 дахь нийслэл болсон Эрдэнэт хотод Ардсан намаас одхоо зол жаргал нар нэр дэвшээд байгаа. За 2 сум 22 багт хуваагддаг Орхон аймгийн хувьд иргэдийн дийлэн хувь нь гэр хороололд амьдарч байна. За мөн ихтэй сургууль төгссөн ч ажил олдохгүй байгааг уулзуудын үеэр иргэд онцолж байна. Тийм ч учраас иргэдээ ажилтаа амьдралд нь хүрэлцгүүд орлоготой болгох нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг тавьсан Ардсан намын Монгол Хүн мөрийн хөтөлбөр эрдэмтчүүдэд нэн тэргүүн хэрэгтэй байна. Улсын хурлын сонгуулийн 20 дугаар тойрогт буюу Орхон аймагт Ардсан намаас нэр дэвшигч одхоо зол жаргал нарын иргэд сонгогчдоо их уулзалт үргэлжилсээр байна. За тэд Орхон аймгийн 12 дугаар баг болон Жаргалан сумын 10,000 гаруй иргэд сонгогчтой уулзсан байна. За уулзтын үеэр иргэд сонгогчид аймаг орны өмнө тулгамдж байгаа асуудлуудыг танилцуулж үүнийг Ардсан нам хэрхэн ямар арга замаар шийдэж болохыг тодруулж байлаа. Тухайлбал гэр хороол ихтэй Аршаанд их залуу Динж Эрдэнэ Баян цагаан багуудад ажилгүйд л ихсэж үнэ шалтгаалаад ядуурл газар авч байгааг түнчлэн гэр хорооллын захын баг болох их залуу багт сургууль байхгүй учраас хүүхдүүд зэрэгэлдээ багийн сургууль руу хичээлдээ явдаг. Халуун хүүхдэн усгүйд бол өрхийн имлэг нь ажиллахгүй байгаа. Цахилгаан эрчим хүчний хүчлэмөө очтгоос зарим гудамжинд цахилгаан байхгүйгээд олон бэрхшээл байгааг иргэд хэлж байлаа. За Тус аймгийн хөдөөгийн ганц сум гэгдэг Жаргалан сум нийтдээ 4,000 орчим хүн амтай орсон суугчдын ихэнх нь газар тариалан хүнсний ногоо тарьж амжиргааны их усроо олдог. За харин хөдөлмөрийн насны залуучууд дөнгөж сургууль төгсөөд ирсэн болсон хүчнүүдийн хувьд ажлын байр хомс байгаа учраас ажил амьдралаа дагаад хот зуурын газар руу шилждэг байна. Ажилгүйдлийг яаж багасгах, сум орондоо хэрэгтэй чадвартай залуусаа хэрхэн авч үлдэх гээд олон хийж хэрэгжүүлэх ажил энэ суманд байгааг иргэд нийт дэвшигчдэд сануулж байсан юм. Сүүлийн 4 жил улсын их хурлын гишүүн Одхуугийн тусламж дэмжлэгтэйгээр хэд хэдэн ажил хийгдсэнийг сумын иргэдээс онцолж байлаа. За түүнээс нь ажиллахаар эрчим хүчний хангамжийг сайжруулснаар тус сумынхны гол хүндрэл болсон цахилгаан эрчим хүчний асуудал шийдэгджээ.
Улсын хурлын сонгуулийн 14-р тойрог буюу Төв аймагт Арцсан намаас нэр дэвшиж байгаа Дорж Пүрэв Баярсайхан нарын иргэд сонгогчдогоо хийх уулзалтууд үргэлжилсээр байна. За Төв аймгийн 20 гаруй сумын иргэдтэй уулзаж аймаг орнуудад тулгамдж байгаа асуудлын талаар санаа солилцсон яваа нэр дэвшигчдийн мэдээг олуулаа онцолж байна. Төв аймаг газар тариалан мал аж ахуй үйлдвэр худалдаа үйлчилгээ аялал жуулчлалгээд бүхий салбар тэргүүлэх боломжтой төдийгүй нийс Улаанбаатар хоттой хамгийн ойр хар замтай холбогдсон гэд олон давуу талуудтай. Гэвч эдгээр давуу талуудыг ашиглах удирдлагуудын сэтгэл дуцнаас сүүлийн 20 шахам жил дөрвтэй бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Хөдөө орон нутагт тэр дундаа залуучуудын асуудал орхигдсон тус аймагт залуучууд өөрчлөлтийг хүсэж байна. Энэ одоо залууч хүмүүсийн дэмжиж байна. Иргэдийн хувьд бол одоо тулгамжийн асуудал бишгүй л одоо байгаа шүү дээ. Нутаг орны асуудал энэ л одоо бэлчээрийн асуудал гэж одоо боломжтой асуудал нэлээд олон байгаа. Дайрлан манай сумын хувьд бол одоо усны тал дээр бол нэлээд ховор байдаг. Тэгээд одоо худгууд бол одоо сүүлийн бас мэрзэр гаргасал та. Гэтэл өшөө одоо хэрэгтэй л байдаг болов. Хоёулал гараасаа гэж хүсэж байна. Ер нь л цөөхөлөө болохоор ямар ч юу аахгүй. Одоолгох тусмаалуугаас аюу аана л та. Тэр хүмүүсийн чинь яг хийж хэрэгжүүлэх ажил нь юу болно л тоо. Арай илүү болох байх. Ажилгүйдлийг л ямар ч байсан арилгаасаа гэж бодож хамгийн түрүүнд. Тэгээд бүх хүмүүсийг тэгш хэрэгтэй тэр зээл тусламж бүх юмд хамруулдаг л байв. Төв аймгийн Арцсан намынхны хувьд 2006 онд тус аймгийн Утаал цадмын сумыг төлөвлөсөн халаалтын системд болох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Ингэснээр тус сум тогтоод улаан үйлдэлсэн төдийгүй үүнийг дагаад ажлын байр бий болж байгаад талархаж байгаа бусад сумд ч гэсэн энэ ажлаа үргэлжлүүлэн хийхийг нэр дэвшигчдээс хүсэж байна. Зорилготой тэмүүлэлтэй байж хийсэн ажил нь шударгаар үнэлэгдэг нийгмийг залуучууд хүсэж байна. Тийм ч учраас Дархан улаан аймагт нэр дэвшээд байгаа бүдээгийн мөнх туяатай уулзах уулзалтын үеэр иргэд залуучууд энэ тухай онцлон ярьж байлаа. Хөдөлмөрийн чадвартай иргэд нь ажлыг голж залхуурч сухад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь ажлын амтыг мэдэрч амьдрал ахуйгаа дэвшүүлсээр байна. Миний нэг сэтгэлийг хөдлөсөн нэг айл таарлаа. Тэгээ энэ охиных болохоор хоёр юу одоо хилгүү охинтой. Охин ч явахад бас нас биеийн төрсэн эмэгтэйчүүд байна л да. Тэгээ тэр айлын тариа ногоогоо тарьсан одоо төмс хүнсний ногоо байна. Тариа биш. Төмс хүнсний ногоо тарьсан энэ талбайд нурсан чи ямар гоё цэвэр сэмцгэр нандан гоё хийсэн бэ гэдгийг би бүр зургийг авчлаа. Тэгээ юу хэлэх гээд байна гэхээр одоо хөгжлийн бэрхшээлтэй гэж байгаа мөртлөө тэр хүмүүсийг хийж бүтээсэн ямар мундаг шатамжтай хийсэн байна вэ. Гэтэл өнөөдөр одоо эргүүл сав саруул мөртлөө одоо ажлын байр байхгүй гэдэг ингээд гэртээ зүгээр хэвтэж байгаа залуучуудад одоо бас сургамж бол дээр нь 3 дугаар багт одоо тулгамдж байгаа асуудлуудыг бид нар ирээл одоо ингээд нэр дэвшигч нар ирээд амьдралдаа танилцаад явхад бүгдийг нь олж харж чаддаггүй. Та нар маань өөрсдийнхөө одоо амьдрал тулгамжтай асуудлыг шийдэгч нар нь та нар иргэд өөрсдөө юм. Энийг Монгол улсын одоо ерөнхийлөгчийн санаачлагаар иргэдийн оролцоог дэмжих юм одоо хөтөлбөр хэрэгжих гэж байна. За нийгмийн бүсгүй хүний уран ухаанаар харж ухаалаг шийдвэр гаргахын тулд төлөөлөл болж байгаа улсын хурлын сонгуулийн 19-р тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч бүдээгийн мөнгөтэй эргэн бүртээ уулзаж асуудлыг сонсож байна. Сурчлагаа хийж байна гэд нэг хэсэг газар олдыг суулгаж сайхан үг урсгах биш дархны иргэдэд яг юу хэрэгтэй ямар замаар явбал хөгжлийг авчрах талаар ярилцж байна. Өөрхангай аймгийн 10 дугаар тойрогоос Арцсан намыг төлөөлж улсын хурлд нэр дэвшээд байгаа Батхүү зоригт нар сонгогчтойгоо уулзсаар явна. За нэр дэвшигчид энэ сарын 13-ны өдөр Баянгол Төвөг сумын төвд ажиллаж за нийт 800-аад иргэд сонгогчтой уулзаж хийсэн ажлаа тайлагнан за намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулж сонгогчдын сонирхсан асуултанд хариулсан байна. Аймгийн төвөөс 140 км зайд орших Төвөрг суманд зуншлах сайхан байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Гаваагийн Батхүү Дэс цэвгийн зоригт нарын сонгогчтойгоо хийсэн уулзалтад тус сумын 340 гаруй иргэд хүрэлцэн иржээ. Төр дэвшилсэн туршлагатай хоёр нэр дэвшигчийн хувьд хийж бүтээсэн ажлаа тайлагнаж байгаагаараа бусад нэр дэвшигчдээс даваатай байлаа. Төвөрг сумын иргэд нэр дэвшигч Гаваагийн Батхүү Дэс цэвгийн зоригт нарыг итгэл дааж тойрогтой их зүйл хийж бүтээсэн хэмээн үнэлж байлаа. Архиухан боломжийн халамж үзүүлдэг байя. Харин хөдөлмөрийн чадвартай тэр залуучууд тэр хүмүүстэй халамжаа зогсооё. Тэр улсуудад сонголт хийгээд хийж болох сайн салинтай баталгаатай ажлын байраар хангаад тэр улсууд төрөөс гэр гуйж өргөдөл бичдэг биш. Өөрөө гэрээ худалдаж аваад сайхан амьдарч болдог. Төрөөс 21,000 төгрөг хүлээж суудаг биш. Өдөрт ядахтаа 30,000 төгрөгийн үнэтэй ажил хийгээд сайхан амьдардаг болохын төлөө би ажиллана гэдгийг та бүхэнд хэлье. Баярлалаа. Салаагаар уурсдаг энэ олон сангуудыг нэгтгэж нэг бодлогоор, нэг гараар үр дүнтэй өөр хангааруугаа чиглүүлнэ. Мөнгө нь хэд дахин нэмэгдэнэ. Та бүхэн бидний хөтөлбөрлөрөөс хараарай. Зөвхөн Төвөг сумын хөгжлийн сан 300 сая болно. Өөр хангай аймгийн жижиг дургуулбарыг дэмжих сан одоо сан байх 5 тэрбум төгрөг
хэрэгтэй болно шүү. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр ард түмний мөрийн хөтөлбөр болжээ гэж иргэд дүгнэж байна. Тиймээс ч 2 жил гаруй хугацаанд улс орон даяар зохион байгуулсан Монгол хүн 2020 хэлэлцүүлэгт тулгуурлан боловсруулсан ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж ардчилсан намаас нэр дэвшигчдийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байлаа. Энэ бол миний хүний хөгжил сангийн дэвтэр. Энэ дэвтэр надад, танд, бид бүгдээрэнд мань бий. Энэ бол Эрдэнэс 5 компанийн 1072 ширхэг хувьцаа нэмэн баталгаа. Хувьтай, хувьцаатай, өмчтэй, өнөөдрөөс илүү үнэт хүрэх баялагтай хүн бий. Миний 1 ширхэг хувьцааны үнийг энэ жил 933 төгрөг гэж зарласан. 1,176 төгрөгийн үнэтэй хувьцаагаа би хүсвэл засгийн газарт зарж болно. Энэ бол ардчилсан намын 4 жилийн өмнө анхлан санаачилсан, ард түмэндээ амлснаа ажил болгож чадсан Эрдэнийн хувь. Эрдэнэс 5 компанийн сая төгрөгийн хувьцаанаас гадна эх орны баялагын олон ордоос энэ дэвтрээрээ би иргэний хувьд, эзний хувьд Эрдэнийн хувиа цаашид эзэмших болно. Өнөөдрийн 1 сая төгрөгийн хувьцаа минь маргаашийн хүн шиг амьдрал, улс шиг хөгжлийн баталгаа гэж итгэдэг сая Монгол хүний нэг хүүгийн ээж хүний хань бий. Бид олуулаа бид хөгжин, олуулаа бид орд баялагынхаа эзэн нь хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. Улсын хурлын сонгуулийн 23 дугаар тойрог мөн нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурлын сонгуульд ардчилсан намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид Сүхбаатар дүүргийнхээ 9-10 дугаар хорооны иргэд сонгогчтойгоо уулзсан байна. Уулзалтанд тус 2 хорооны иргэдээс гадна дүүргийн ардчилсан намын дарга Баттуулга болон нийслэлийн сонгуульд ардчилсан намыг манлайлан оролцож байгаа Монгол улсын баатар Баттуул оролцжээ. Сүхбаатар дүүргийн иргэдийн хамгийн их сэтгэл зовоосон асуудал нь газрын асуудал байдаг. Тиймээс ардчилсан намаас нийслэлийн эрдэнэ төрчдийн хурлын сонгуульд нэр дэвшсэн улсын хурлын гишүүн Баттуулын хувьд намаа хотын сонгуульд ялуулж чадвал Улаанбаатар хотын захирагч болно. Тэр цагт ардчилсан нам нийслэлийн гэр хороол руу дид үз татаж, айл бүр хашаанда амны орон сууцаа барьж, халуун хүйтэн устай, цэвэр бохир усны шугамтай орон сууцнд амьдрахтай адил амьдрах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Мөн иргэн бүрт газар өмчлүүлэн гэх амлалтыг ардчилсан нам мөрийн хөтөлбөр тусгасан. Тиймээс Сүхбаатар дүүргийнхний хувьд энэ уулзалт нэлээд ач холбогдолтой боллоо. Сүхбаатар дүүргийн иргэд сонгогчид улсын хурлд нэр дэвшиж байгаа Лууган Төмөр амар жаргал нарыг элдв зүйлд орооцолтойгоо нэр цэвэр туршлагатай улс орны хөгжлийн төлөө их хурл дээр хамгийн оновтой шийдвэр гаргадаг төрийн хүний хувьд жинхэнэ боловсрсон улс төрч хэмээн хүндэтгэн хүлээн авлаа. Ирэх 4 жилийн хугацаанд 2 зүйл дээр гол анхаарлаа төвлөрүүлнэ. Нэгдүгээрт Монголын төрийн албыг тодорхой үүрэгтэй болгоно. Монголын дарга нарт үүрэг олгоно. Хотын захирагч Баттуулд гэр орол руу дэд бүтэс татах үүргийг хуулиар олгоно. Үнэхээр нэг юмыг хий. Болгоё. Үр дүнгийн үзье гэсэн энэ чин эрмэлзэл манай энэ нэр дэвшигчдэд байгаа нь тодоос тод харагдаж байгаад бол надад их урам өгж байгаа юм. Энэ удаагийн сонгуульд ардчилсан нам нийслэл дээж тэр Монгол улсынхаа хэмжээнд ч тэр ялна гэдэг нь эргэлзээгүй болж байна гэж би бодож байна. Ардчилсан нам эдгээр шилдэг улс төрчдөө төр дийлгээж хариуцлагатай түүхэн он жилүүдэд иргэдийн итгэл дааж шударга ажиллаж чадах хүн гэдгийг батламжилж байгаа юм. Уулзалтанд оролцсон иргэд ч ардчилсан намаас улсын их хурл болон нийслэлийн эрдэнэ төрчдийн хурал нэр дэвшиж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа илэрхийлэх зэрэгцээ газрыг санхүүгийн эргэлтэнд оруулж гэр хорооллын амьдрах орчинг өөрчлөхөд чиглэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэнд нь талархалтай байгаагаа хэлээд тэдэнд амжилт хүслээ. Ардчилсан нам 100 дугаар сарын 15-ны өдөр сонгуулийн ерөнхий хороонд албан тоод хөргүүлсний дагуу сонгуулийн ерөнхий хорооноос улсын хурлын сонгуулийн тойргийн хорооны дарга нарт мөн анхааруулга болгож албан тоод хөргүүлсэн байна. Сонгогчийн нэрсийн жагсаалтыг ил тавьж нээлттэй байршуулах тухай юм байна. Ингээд энийг бүрийн ихээр үзэгч та бүхэнд танилцуулъя. Монгол Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20-11 хэсэгт хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-с доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж сонгогчдод чөлөөтэй танилцах болцоо олгох гэж заасан билээ. Улсын хурлын сонгуулийн зарим хэсгийн хороодод сонгогч олон нийт сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрийн мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломж хязгаарлагдуулж байгаа тухай мэдээлэл тус хороонд ирсээр байна. Иймд Монгол Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20-11 хэсэг заасны дагуу сонгуулийн санал авах өдрийг дуустах хугацаанд тухайн хэсгийн хороо сонгогчдын нэрсийн жагсаалтыг өөрийн байранд ил тавьж сонгогчдод чөлөөтэй танилцах болцоо олгож ажиллах талаар харьяа хэсгийн хороодод анхааруулж холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллана. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ловсон Жав гэсэн байна. Олуулаа хөгжчихөө, цөөхөл нь хөлчихөө. Энэ асуултанд энэ сарын 28-нд бүгдээрээ олуулаа ялна шүү гэж хариулцгаая. Олуулаа мэдээллийн хөтөлбөрийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Хүн шиг амьдрий, ус шиг хөгжий.